Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаад би та бүхэнд амлсны дагуу Чили улсын гүний уурхайд гацсан 33 уурхайчны талаарх маш сонирхолтой түүхийг ярьж өгөхөд бэлэн болцсон сууж байна. Манай сувг болсон явдал бас ярьдаг байгаа. Яагаад ойрд гэмт хэрэг ярихгүй байгаа гэж бас бити бодоорой. Дараагийн 7 хоногийн подкастаар би та бүхэнд цуврал алуурчны талаарх нэг дугаар оруулахаар төлөвлөсөн байгаа. За тэгэхээр та бүхэн тухалж суугаад өнөөдрийнхөө дугаарыг хүлээн авна уу. Энэхүү түүх маань одоогоос 16 жилийн өмнө буюу 2010 оны 8 сарын 5-нд Чили улсын Сан Хосе Алт Зэсийн уурхайд болж өнгөрсөн. За газрын гадаргаас 600 орчим метр гүнд ажиллаж исэн уурхайчдын зарим нь чулуулхийн завсраар сулхандуу нүрэглэх чимээнд ажиллаа хийгээд байж исэн. Ер нь уурхайчид ийм чимээг олон удаа сонсч исэн. Тэгээ шинээр малталт хийх үеэр хад чулуунууд байрлалаа өөрчлөх үеэр ерөнхийдөө одоо ийм дуу гардыг байна. За гэхдээ яг тэр өдрийн чимээ энгийн үеийг бодох юм бол ойр ойрхон сонсогдчихсэн. За тухайн үед бол өдрийн 2 цаг болж исэн юм байна. Тэгээд ажилчид болохоор өдрийн хоолндоо гарахаасаа өмнө аль болохоор одоо их ажил амжуулахыг хичээгээд байжсэн. За удаачгүй тэднийг ажлын машин ирж аваад дээшээ гарах ёстой байсан юм байна. За тэгжсэн чинь нөгөө дуу чимээ урдныхаасаа илүү одоо амар сонсогдоод эхэлсэн. Яг тесрэлт болж байгаа юм шиг маш хүчтэй дөргөлтөөс болоод уурхайн дээд хэсэгт ажиллаж исэн хүмүүс бүр газарт одоо савж унах хэмжээний аимшигтай байсан байгаа. Тэгээ яг юу болж исэн гэхээр доод хонгил за тэгээд босоо амнууд нь нураад асар том чулуу доошоогоо одоо нурж яг үнэндээ олвол тухайн үедээ гүний уурхайд ажиллаж исэн хүмүүс юу болж байгааг юусоо ойлгоогүй ч гэсэн Сан Хосе уурхай бүхэлдээ нураад доор байсан хүмүүс бүгдээрээ газрын гүнд хавчигдчихсан байсан. За энэ уурхай болохоор дэлхийн хамгийн хуурай бүсүүдийн нэг болох Атакама цөлд байрладаг. За тэгээ энтхийн нөхцөл байдал нь бол маш хатуу ширүүн болохоор туршилтын симуляц тестүүдийг ч гэсэн хийдэг газар гэж явдаг. За гэхдээ Атакама цөл Чили улсын хувьд бол асар үнэтэй баялаг газар гэж явт юм байна. Яагаад гэхээр газар доор нь болохоор зэс, мөнгө, алт гэх мэт маш их ашигт одоо малтамлууд байдаг юм байна. Газрынхан дээрээс нь харахад бол уурхайн жинхэнэ хэмжээ ерөөсө харагддаггүй. Орох хэсэг нь ердөө л одоо 5-ыг харьцах 5 метрийн энгийн жоохон амсартай. За тэндээс болохоор рамп гэж нэрлэгддэг хонгил эхлээд дотогшоогоо мушиграад тэгээд доошлдог. За тэрнээс нь олон салаа замууд бүр гүн хэсэг рүү салбарлаж үргэлжилдэг. Ажилчид бол далайн төвшнийг одоо суур гэж тооцоолоод тэгээд газрын доорх байршлаа төвшнгөөр тодорхойлдог. За уурхайн амсар нь 720 дугаар төвшин буюу төвшнөөс 720 метрийн өндөрт байрладаг. Уурхай нурах үеэр зарим ажилчид бол 40-р төвшин хүртэл гүнд байсан. Тэгээ нуралтын дараахан зарим нь газрын гадарга руу гарахыг оролдож эхэлсэн. За тэгээд машинд суугаад рампаар дээшилж эхэлсэн юм. Гэхдээ зам нь бол бүхэлдээ дарагдаад чулуугаар одоо дүүрсэн гэдгийг удаачгүй ойлгосон. Тэгэхээр нь бол машина одоо орхичоод цаашаа явхаас өөр аргагүй байна гэж үзсэн. Тэгээд хөрхий 190-р төвшөнд явж очиод нуралтын шалтгааныг анх олж харсан. 45 давхар барилга шиг өндөр
За тэгээд 770 мянган тонн жинтэй гэж тооцоодлогдсон аврах том диорит чулуу уулнаас тасарч унаад уурхайн хонхлыг бүхэлд нь хаасан байсан. За ингээд ийм байдалтай уурхачид бол гацсан байдаг. Одоо энэ хүмүүст ганцхан сонголт үлдсэн. Тэр нь бол буцаад доошоогоо ухрах явдал байсан. 9-р төвшөнд рефьюжи буюу хорогдох байр гэгддэг жижиг тийм хаалттай орон зай байд юм байна. За ийм онцгой нөхцөлд ашиглах зориулалттай хамгийн чухал хамгаалах байр гэж бол энийг хэлнэ. За тэгээд энэ хорогдох хэсэг нь болохоор газрын гадаргаас цэвэр агаар шахаж оруулдаг. За тэгээд шаардлагатай гэсэн үед нээдэг нэг тийм төмөр шүүгээнд хүнс бас им хадгалж идэм байна. Ажилчид бол доошоо бууж авах үеэр уурхайн нуралтын талаарх мэдээ эцэст нь нэг юм 9-р төвшөнд ажиллаж исэн ээлжийн ахлагч Луис Орзова гэдэг хүнд бол мэдэгдсэн байгаа. За тэгээд тэр ажилчдыг хорогдох байр руу очихыг хэлээд өөрөө болохоор доошоо бууж илүү гүнд ажиллаж байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр явсан. Нуралт болсон хэсгээс хол за тэгээд чихний хамгаалалт зүүцэн байсан болохоор бүр доор исэн хүмүүс нь бол юу болсныг ерөөсөө анзаараагүй байсан. За Луис болохоор тэдэн дээр очиод тэгээд бүх зүйлийг тайлбарласны дараа л нөхцөл байдлыг тэд нар ойлгосон юм байна. За ингээд ерөнхийдөө бол бүгд юу болсныг мэдчихэд хорогдох байранд цугларсны дараа Луис бол хүмүүсийн нэрнүүдийг нэг бүрчлэн дуудаад нийтдээ тэнд 33 хүн газрын гүнд гатсан гэдгийг тэмдэглэж авсан. Зарим уурхачид болохоор уурхайн янз бүрийн хэсэг рүү хүрэгдэг агааржуулалтын босоо амнуудаар дамжаад гарах боломж байж магадгүй гэж ярьж эхэлсэн. За ер нь бол аюулгүй ажиллагааны стандартын дагуу тухайн босоо амнуудад авирах шат байх ёстой байдгийн байна. За тэгээд тэрийг нь шалгах гад хэдэн хүн ямартаа ч явсан. За тэгээ очсон чинь харамсалтай нь ямар ч шат байгаагүй. Уурхайн эздүүд нь болохоор тухайн шатыг бол суйрлуулж дуусгаагүй байсан. Аюулгүй ажиллагааны чухал дүрмийг үндсэндээ бол үл ойшоосон байсан гэсэн үг. За энэ үеэр газрын гадарга дээрх уурхайн амсраас тоос шороо асгарч бол эхэлжсэн. Тэгээ нэг Ацтек хүү яг рампаар дээшээ нэг уурхайчин бол нурахын өмнө гараад амжицсан. Бөөн тийм тоос шороон дундаас ямартаач гараад ирсэн. Уурхайн удирдлагууд тэнд байсан болохоор шуурхай аврах ажиллагааг эхлүүлнэ гэж ботсон ч гэсэн маш их тоос шороотой байсан болохоор тэрийг дарагдаж дуустал нь юу ч хийж чадахгүй байна гэж үзсэн. За тэгээ хэдэн цаг өнгөрч тоос шороо нь арай гайгүй болсны дараа рампаар доошоо бууж хаагдсан хэсгийг олж харсан байгаа. За тэгээ нөгөө 45 давхар байрлах шиг асар том хэмжээтэй диорит чулуу рампыг хаасан байсныг нүдэрээ хараад дотогшоо нэвтрэх ямар ч боломжгүй байна гэдгийг бол ойлгосон байгаа. За дараа нь бас л хугацаа алдсан зүйлүүд хийсэн. За уг нь бол уурхайд онцгой байдлын үед ашигладаг утасны шугам байдаг байсан ч уурхайн эздүүд болохоор ойролцоо хот руу буцаад гар утасны сүлжээ орж иржээж тусламж дуудъя гэсэн тийм шийдвэрийг гаргасан. За тэгээ нуралтаас хойш бүр 5 цагийн дараа гэхэд тусламж анх хүссэн байгаа. Энэ мэдээ орон нутгийн галт төмөртэй тэмцэх хилцээс цаашлаад эцэст нь бол Чили улсын дотоод хэргийн яамны аюул гамшиг хосолтой тэмцэх хилцээст хүрч чадсан билээ. За тэгээд засгийн газрын зүгээс болохоор авиралтын хэрэгсэл бүхий тийм тусгай хүчнийхнийг илгээсэн. За тэгээд тэр хүмүүс нь болохоор агааржуулалтын босоо амнуудаар дамжаад гатсан уурхачдыг гаргаж чадна гэж найдаж байсан. За энэ нь яг л уурхачдын анх бодож исэн арга нь байсан. За тэгчээд аврагчид олсоор бэхлэгдсэн байдалтай босоо ам руу буух үеэр хананд үүссэн ан цавуудыг аврах том диорит чулуу шахаад юучгүй хавчсан байсныг нь олж харсан. Ер нь бол ахаад нуралт болох аюултай байсан ч гэсэн аврагчид бол уурхачдыг гаргахын тулд доошосоор байсан ч гэсэн 268 дугаар төвшин хүртэл яваад хизээ мүүдгүй ахаад нурж магадгүй нөхцөл байдалтай нэлээд хүнд байсан гэдгийг ойлгосон. Ерөөсөө ямар ч арга байхгүй гэдгийг удалгүй тэд нар бол ингэж мэдэж авсан юм байна. За буцаж гарах гад байж авах үеэр нь ядж хахад бол эргэн тойронд нь чулуу нураад өөрсдөө ч гэсэн ам эрсдэх магадлалтай болж эхэлсэн. За гэхдээ ямар нэг хүн бэртэж гэмтэлгүйгээр нөгөө аврагчид бол дээшээ гарч чадсан. За ингээд хүн лав доошоо бууж аварч чадахгүй. Тэгээд үлдсэн ганц арга нь бол өрөмдөж доошлох арга юм байна гэж үзсэн. За туршлагатай уурхачдын ихэнх нь энэ аврах ажиллагааг хэдэн өдөр биш магадгүй хэдэн 7 хоног үргэлжлэнэ гэдгийг ойлгож исэн. За ээлжийн ахлагч Луисийн хувьд бол энэ нөхцөл байдал хамгийн хүнд туссан юм байна. За тэгээд тэр бол бүгдээрингийн цоглуулад энэ цагаас хойш би дарга биш.
цаашдаа бүгдээрээ бие биетэйгээ тэгш эрэхтэй харилцацгаая гэж хэлсэн байгаа. За тэгээд урт хугацаанд тэд нар бол газар дор гацхан тодорхой болсон болохоор хорогдох байранд үлдсэн нөөцөө шалгаж тоолж үзэхээр болсон. За тэнд нь болохоор 1 лаацтай яргаа загас, 1 лаацтай тоор, 1 лаац ванду, 18 лаац тунаа, 93 гуут бичэн, 24 литр өтгөрүүлсэн сүв. За тэрнээс нь болохоор 8-ийнх нь хугацаанд дууссан байсан. За тэгээд 10 сав цэвэр уус хугацаанд дууссан зарим нэг төрлийн эм байсан байгаа. За ингээд энийг бол 33 хүн хувааж хэдэн 7 хоног магадгүй тисэх ёстой болсон. Ийм бага байгаа нөөцийг хараад аль болох удаан хугацаанд хүргэж хэрэглэхээ тооцоолж эхэлсэн. Тэгээд ингэж шийдсэн байгаа. Хүн болгон өдөрт 1 удаа хооллоно. Тэрэнд нь болохоор 1 ширхэг бичэн, усанд хийж халаагаад шүл болгосон 1 хаалбаг тунаа загас гэж ярилцсан. За энэ хоол болохоор 300 калориос бага илчлэгтэй ч гэсэн тэднэрт өөр сонголт байгаагүй. Аз болоход харин ундны ус бол нэг асуудал байгаагүй. Цэвэр ус 10хан сав байсан ч гэсэн ойролцоо нь болохоор машин механизмын хөдөлгүүрийг хөргөөх зориулалттай 1000 литр том савтай үйлдвэрийн уснууд бол байсан. За тухайн ус тосоор бохирдсон ч гэсэн ууж болохоор байсан юм. За ингээд бүгд газрын гүнд гатсан учраас сэтгэл санаа бол угаасаа авах юмгүй байх нь ойлгомжтой. За хамгийн гол нь газрын гадарга дээр байгаа хүмүүс ямар нэг арга хэмжээ авж байгаа юу? Эсвэл зүгээр аварч чадахгүй тэндээ өгсөн гэж бодоод газрыг нэг хэсэг битүүмжилж байгаа юу гэх мэт ерөөсөө юу ч мэдэхгүй тэндээ байцгааж исэн. Ямар ч байсан доор байсан хүмүүсээс нэг нь гарчидэнгүүдээ цэнэгтэй байлгах арга ашгүй олсон юм билээ. За тухайн хүн нь болохоор цахилгаанчин байсан болохоор ажлын машинуудын том батарейнд нь чийдэнгүүдээ холбоод ямартай ч цэнэгэлдэг болгож чадсан. За тэгээ хөрхий сүүлдээ нөгөөдөлчин гэрлээ ашиглаад өдөр шөнийг дуурайлгаж цаг хугацааг амхандаа тооцоолоод өөрсдийгөө тайвшруулад за энүүгээрээ яадаг байсан гэхээр унтах хэмнэлээ алдахгүй байхыг хичээж исэн байна. За тэгэж байжгаад тэдний дундаас нэг нь бол пасторын үүргийг гүйцэтгэж эхэлсэн. За Хосе Энрике гэдэг хүн уг нь бол яг тийм пастор энтер биш. Гэхдээ тэр хүн бол үнэн ч евангелист шашинтай хүн байсан юм байна. За тэгээд эрчүүдийг залбиралд удирдахжсэн болохоор сүүлдээ бол бүгдээрээ түүнийг пастор гэсэн тийм хоч өгч дууддаг болсон. За сүүлдээ тэгээд залбирал үйлдэх нь тэдний өдөр тутмын нэг хэсэг болсон юм байна. Шөнө нь нойр хагас дутуу унтаад өглөө нь гарч хідэн гих хиймэл нарны гэрлээрээ сэрдэг. Тэгээ пасторын айлтдаг номлолыг бүгдээрээ сонсно. Дараа нь болохоор тосонд бохирдсон усандаа тунаагаа хийж шүл болгож уусан болоод 1 ширхэг бичэнэ идэнэ. За тэгээ хамгийн хэцүү нь болохоор хизээ гэдгийг мэдэхгүй зүгээр л хүлээдэг байсан. Газар дээрх амьдралаас энэ хүмүүс бол бүрэн тусгаарлагдсан ч гэсэн газрын гүнд энэ 33 хүн өөрсдийн гэсэн дүрм журамтай, эвтэй найртай уур амьсгалыг бий болгосон байсан. Албан ёсоор даргын үргээсээ бууж ийн гэж хэлсэн ч гэсэн ээлжийн дарга Луисийн хувьд тэдний дунд бол дарга хിവэр байсан. За уурхайчдын гэр бүлийнхэн энэ үеэр маш бухимдалтай байсан баг. Мэдээллүүд нь ерөөсөө ойлгомжгүй, тодорхойгүй, хоорондоо байнга зөрдөг, яг яах гээд байгааг нь мэддэхгүй, ямар шийдэлд хүрч байгаа нь тодорхойгүй байсан болохоор олон эхнэрүүд, эцэг эхчүүд, хүүхдүүд гэж санаан зовж исэн бүхий л хүмүүсийг Мария Сеговия гэдэг нэг уурхайчны эгч нь удирдаад бүх гэр бүлийнхний өмнөөс шаардлага тавьж эхэлсэн. За тэгээд гэр бүлийнхээ хайртай хүмүүсээ аврагдаж гарч ирэх хүртэл уурхайн гадаа майхантай суулт хийн гэдгээ олол мэдэгдсэн. За бус нь ч гэсэн Мариягийн хэлснийг дагахаар болсон. Тэгээд майхангуудаа бариад тэндээ бүр хондог болж эхэлсэн. За Мария болохоор өдөр болгон яг юу хийж ийн гэдгийг асууж шаардаж сүүлдээ тэднийг албан хүчээр тэр газраас нь холдуулаад аврах ажиллагааны бүсийн эргэн тойронд нь хамгаалалтын хязгаар тогтоогоод зөвхөн эрх бүхий хүмүүсийг нэвтрүүлэхээр болгосон. Мария бол бууж өгөөгүй. Бүгдээрээ хоригдсан хэсэг рүү дөхөж өдөр болгон тогоо сав нүдэж их дуу чимээ гаргаж анхаарлыг өөрсдөдлөөгээ татаад энэ байдлаараа мэдээлэл авахыг оролцоор байсан. Өдөр хоног өнгөрөх тусам майхнууд нь олширч тэр хавьда бараг нэг хот тосгон шиг болтлоо хүмүүс цугларсан.
За тэгээд өөрсдийн байгуулсан газраа Camp Hope буюу итгэл найдварын бааз гэсэн нэр хүртэл өгсөн байлээ. За нөгөө Мария гэдэг эмэгтэйг болохоор итгэл найдварын баазын хотын дарга гэд нэр бас өгсөн байсан. За ийм бааз үүсгэсэн гэдгийг ч мэдлгүй гүний уурхайд гацсан хүмүүс 3 хоног өнгөрсний дараа улам бүр айдаст автаж эхэлсэн. За тэгээ байжсэн чинь алсаас нэг сулхан дуу сонсогдож эхэлсэн. За тэгээ бүгдээрээ чимээгүй болоод итгэж ядаад чагнасан чинь тэр нь бол өрөмдлөгийн чимээ байсан. За энэ нь юу байсан бэ гэхээр дээрээс доошоо дрээлдээд за өөрөөр хэлэх юм бол өрмийн машин ажилуулад тэгээ аврагчдын таамгаар бол яг уурхайчдын байгаа хорогдох байрны ойролцоо хүрэх цооног гаргаж исэн ажил нь тэр байсан байна. Гэхдээ энэнд нь бас л асуудал байсан. За хамгийн энгийн арга нь бол шууд доошоогоо өрөмдөх явдал байсан. Гэхдээ тэгж өрөмдлөө гэхэд бол аврах том диорит чулуу тасарч унснаас үүссэн хөндий хэсгийн яг дээд талд нь өрмийн төхөөрөмжөө байрлуулах хэрэгтэй. Тэгээд тухайн хөндий хэсгээс болоод газар нь ерөөсөө тогтворгүй. Тэгэхээр өрмийн машиныг өөр газар байрлуулахаас өөр аргагүй болсон юм байна. Тэгчээд нүхийг 78 градусын өнцгөр хазайлгаж өрөмдөх ёстой болсон. Өрмөн жоохон л гажчих юм бол зорилттой газартаа хүрэх биш, огт өөр газар гарчиж болцшгүй байсан. За аврах ажиллагааны үеэр бас нэг чухал хүн энэ багт бол нэгдэж орсон юм байна. За тухайн хүн нь болохоор Андре Сегюре гэдэг нэртэй хүн байсан. За энэ хүн болохоор Чилийн Эл Тениенте гэдэг уурхайн захиргаанд инженерийн чиглэлээр ажилладаг хүн юм байна. За тухайн уурхай нь болохоор Сан Хосе уурхайгаас хамаагүй том. Тэгээ тэнд аврах ажиллагаа илүү түгээмэл тохиолддог болохоор Андре гэдэг хүн ийм нөхцөл байдлын жинхэнэ мэрэгжилтэн гэсэн үг. За тэгээд Андре явж очмогцоо аврах ажиллагааг гартаа авч цар хүрээг нэн даруй тэлж эхэлсэн. За нэмэлтээр тэр бол 8 өрмийн машиныг байршуулад бүгдийг нь зэрэг ажилуулахаар болсон. За өрмийн машин болгон хорогдох байрны ойролцоох нэг л зорилттой бүс рүү өөр өөрийн цооног гаргаж өрөмдөжсэн. За энэ нь бол энэ нөхцөл байдалд цаг хугацаатай уралдах ёстой. Бас зорилтод зэгт хүрэх боломж олон байх тусмаа сайн гэдгийг тэр бол мэдчихсэн. Өрөмдлөг үргэлжилж явах зуур Андре агааржуулалтын босоо амыг ашиглах санааг ахаад нэг хэрэгжүүлээд үзье гэж шийдсэн юм байна. Тэгээд аврагчдыг буцаад уурхайн гүн рүү явуулаад босоо амнуудыг цэвэрлэхийг оролдож эхэлсэн. Харамсалтай нь тэр үеэр ол нэг эвгүй зүйлийг мэдэж авсан нь юу байсан гэхээр нөгөө аврах том диорит чулуу хөдөлгөөнтэй тэгээ доошоо тийм шигдсэн байдалтай хизээ мүүдгүй бүрэн нурж магадгүй байдалтай байна гэдгийг олж мэдсэн. Ингээд аргагүй ирэхэнд нэг хэцүү шийдвэрийг гаргасан. Сан Хосе уурхайн амсрыг бүр мөсөн хаагаад битүүмжлэх шаардлагатай болсон. Одоо зөвхөн өрөмдлөгт бүрэн найтахаас өөр аргагүй боллоо гэдгийг нийтээрээ мэдэж авцгаасан. Дайн дээр дажин гихчээр өрөмдлөгн төлөвлөгөөний дагуу явахгүй байсан. 3 хоногийн турш ухсны дараа нэг өрмийн машин буруу чиглэл рүү хазаагаад эхэлсэн. За тэрийг нь засах арга байсан болохоор шууд орхиод өөр байршлаас шинээр эхлэхээс өөр аргагүй болсон юм байна. Аврагчдын зарим нь эхнээсээ гүнд байгаа уурхайчид эхнээсээ нас барж байгаа байхаа гэсэн бодол төрж эхэлсэн билээ. За өрөмдлөг үргэлжилсэн хിവэрэ байсан ч гэсэн яг тэдний байршилд хүрнэ гэдэгт итгэх хүмүүс маш цөөхөн байсан. За тэгээ бажитл нэг гинтийн төсөөлөөгүй зүйл болсон. Нэг өрмийн машин уурхайн доторх хөндөд нэвтэрч чадсан байгаа. Мэдээж чанга өрөмдлөхөө тэр даруй зогсоосон юм байна. Тэгчээд өрмийн хушууг дээш нь татаж гаргачаад дараа нь тийшээгээ камер буулгахаар болсон юм байна. Тэгээ буулгаад хөндийн ханнуудыг тойруулаад харсан. Тэгсэн чинь хов хоосон бүр юу ч харагдаагүй. Ингээд сэтгэл гонсгоор камера буцаагаад татсан байгаа. Мэдээж ахаад өрөмдөж эхлэхээс аргагүй болсон. Харин доор хорогдох байранд нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. За уурхайчид тэнд гацснаас хойш 2-7 хоногоос илүү хугацаа аль хэдийн өнгөрчихсөн байсан. Удаан тисхийн тулд тэд нар сүүлдээ 2 хоногт нэгхэн удаа хооллож эхэлсэн. Би биенийхээ жинг эрс хасагдсныг харж, эрч хүчин мэдэгдэхүйц буурж
хөдлөгч хэцүү болсон байсан. Заримдаа тэд нар өрөмдлөг хаанаас цоолж орж ирэх юм бол гэж бодоод бүр гүн хэсэг рүү бууж үзчихсэн ч хитрхи аюултай гэж бодоод буцаад нөгөө хорогдох байрандаа хүрээд ирдэг байсан. Яагаад гэхээр өрмийн машин цооллоо гэхэд зөвхөн нөхүүсэх биш, бас хажуу хаваар нь байгаа чулуулгууд бол нуурж орж ирэх аюултай. Ингээд ийм байдалтай амжилт олохгүй цаг хугацаа ч гэсэн их алдсны дараа Андре нэг эрсдэлтэй шинэ аргыг сонгохоор болсон. Одоо тэд бол хурдан гэхээсээ илүү нямбай өрөмдөх хэрэгтэй. За ерөнхийдөө бол цаг хугацааг золиослоод наривчлалыг чухалчилж үзэх ёстой гэж үзсэн. Зорилтод зэгтээ хүрэхийн тулд олон хоног шаардагдана. За гэхдээ байнга алдаа гаргаад авах юм бол бүрч удаан үргэлжлэнэ гэж бол бодож исэн. За өрөмний машинууд удаашарч эхэлсэн байгаа. За ингээд өдөр хоног өнгөрсөөр 8 сарын 22 буюу нуралтаас хойш 17 хоног өнгөрсөн. Олон хүн сэтгэл дотроо найдлага тасарсан ч гэсэн амьд хүн тэндээс олох магадлал бараг байхгүй гэсэн бодлоо хинэн ч ил ярьж зүрхлээгүй. За тэдний хувьд бол минут секунд болгон чухал байсан. За тэгээ байж итэл бас нэг үйл явдал болсон. Нэг өрмийн машин зорилтод бүсийн ойролцоохоо нэвтэрч болж чадсан байгаа. За тэгчээд өрөмний хошууг дээшээ болгосон чинь эрзэнийн гуурсаар боосон цааснууд тэнд нь бол уйцсан байсан. Доор байгаа хин нэгэн хүн ингэж уяад явуулсан гэдэг нь тодорхойсон. За тэгээ нөгөөдхийг чинь болгоомжтой задлаад үтсэн чинь 3 цаас бүхий зүйл тэнд нь бол байсан. За нэг дэх цаасан дээр болохоор хамгийн анхны дрил яг хаана нэвтэрсэн гэдгийг тэмдэглээ бичсэн. За тэгээ хоёр дахь цаасан дээр болохоор гэр бүлийнхээ хүнд бичсэн нэг уурхайчны одоо захиа байсан. Харин 3 дахь цаасан дээр бүх зүйлийг орвонгоор нь үржилсэн нэг өгүүлбэр бичигдсэн байсан. За тэрэн дээр нь болохоор бид хорогдох байранд сайн байгаа 33-уулаа гэд бичсэн байсан. За тэгээл мэдээж бөөн хашгираан, бөөн орлон чарлаан болж бөөн баяр болцоосон. Яг үнэндээ бол ингээд гацсан уурхайчдын одоо гэр бүлийнхэн болохоор дотроо бүгд нас барсан гэж бодоод байж исэн чинь 17 хоног өнгөрсний дараа бүгдээрээ амьд гэсэн мэдээ найдварын бааз даяар тархаж энэнд бол мэдээж бөөн баяр болцоосон. Найдварын баазч биш бүр Чил улс даяар энэ мэдээнд баяр хөөр болсон. За тэгээл сонин радио телевизээр нурсан гүний уурхайн 33 уурхайчин амьд олдлоо. Бас 33 уурхайчдыг олоход 17 хоног зарцууллаа гэх мэт хаа сайгүй ийм мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Гэхдээ яг үнэндээ бол жинхэнэ аврах ажил 17 хоногоос анх эхэлсэн юм байна. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгч Skin Farm Clinic. Месийн бус арьс гоо цэцлийн эмнэлэг гэдгээр нь та бүхэн аль хэдийнэ мэддэг болсон баг. За энэ чиглэлээрээ 15 жилийн туршлагатай эмчнэр ажилладаг гэдгээрээ бас онцлог байгаа. Та бүхэн өөрийн арьсны асуудлаа шийдэх хүсэлтэй байгаа бол ямар ч тач цагаа товлоод үнгүй зөвлөгөө аваад үзээрэй. Арьс бол зүгээр л нэг харагдах үзэмж гэхээсээ илүү таны өөртөө итгэх итгэлийн илэрхийлэл болж өгч идэг. Тиймээс арьсны асуудлаа шийдэх мэрэгжлийн газар хайж байгаа бол Skin Farm Clinic-ийн сошиал хуудасаар зочлоод үзээрэй. Бас нэг таатай зүйл дуулгахад таны анхны гоо сайхны эмчилгээ үйлчилгээ болгон дээр 20% хөнгөлөх юм байлаа шүү. Description хэсэгт дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан байгаа. За ингэж хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Уурхайчдыг ямар тач амьд эсэн мэд гэдгийг мэдсэн болохоор эхний ээлжинд холбоо тогтоож тэднийг яаж гаргах уу гэдгийг шийдэх цаг мөч ирсэн. За тэгээ ямар тач камер бас түр холбогдох төхөөрөмжийг цооногоор доошоо буулгасан. Чил улсын ерөнхийлөгч Себастьян Пиньера газар дээр очиж за ээлжийн ахлах Луистэй олол ярилцсан байгаа. За Луис хэлэхдээ бид 33-уулаа амьд гэмтэл бэртэлгүй байна гэдгийг хэлсэн. За хамгийн эхний чухал алхам нь бол уурхайчдын биеийн байдлыг докторжуулах асуудал байсан. За гацсан уурхайчдад агаар нэг шаардлагатай байсан болохоор 2 нэмэлт цооног гаргацсан. Ингээд эхний цооногоор бол хангамжийг доош нь буулгана. 2 дахь цооногоор холбоо барина. За харин 3 дахь цооногийг аврах гарц болгож ашиглахаар төлөвлөсөн. За тэгээд анхны зүйлээ доош нь явуулсан чинь тэр нь бол хоол биш харин глюкозын гэл хийсэн савнууд байсан. За энэ нь ямар учиртай вэ гэхээр одоо 18 хоног хоол огт идээгүй хүмүүс рүү энгийн одоо тийм идэх зүйл явуулах юм бол тэдний бие нь муудах аюултай гэж үзсэн. За гэхдээ цэвэр ус хүлээж авсан нь мэдээж сайн явдал байсан. Нөгөө тосоор бохирдсон үйлдвэрийн усаа ямар ч байсан уух шаардлагагүй болсон. Бас тэгээд витамин, вакцин гэх зэрэг эмийг бол явуулсан байгаа. За ээлжийн ахлах Луис
33 хүн дотроо бол эмч гэгдэжсэн. Йони Бариос гэдэг хүнийг бол тариаг хий гэсэн үүргийг өгсөн. Бариос болохоор ур хачтын даралт тэгээ зүрхний цохилт гэх мэт одоо амин үзүүлэлтүүдийг нь тогтмол шалгаад дээр байгаа эмчнэр рүү мэдээллийг бол дамжуулж исэн. Энэнтэй зэрэгцээд Андре болохоор ур хачтыг гаргах төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн. За урдны цооногууд нь бол бүгдээрээ нарийнхан байсан. Харин сүүлд хүн багтахууц хэмжээний өргөн нүх гаргах шаардлагатай болсон юм билээ. За тэгээд тэгж өргөн нүх гаргахад бол 4 сар хүртэлх хугацаа шаардагдаж магадгүй байна гэж бол анхандаа тооцоолж исэн мөн. Гэхдээ хамгийн гол нь тэгж удаан хүлээх юм бол нөгөө аврах том диорит чулуу маань хөдөлгөөнд ороод дахиад нуралт үүсч уурхайг бүхэлд нь сүрүүлж магадгүй байсан. Тэгээ энэ процессыг хурдлуулахын тулд Андре бол дахиад олон стратеги зэрэг ашиглахаар шийдсэн. За тэгээ 3 төлөвлөгөөг бол боловсруулсан байгаа. За A төлөвлөгөө нь болохоор уурхайд шинэ босон ам гаргахад ашигладаг Strata 950 гэсэн нэртэй өрмийн төхөөрөмжийг бол ашиглана. За эхлээд туршилтын жижиг нүх гаргаад дараа нь тэр нүхийг томруулаад хүн гаргах хэмжээний өргөн болгоно. За B төлөвлөгөө нь болохоор SRAM 2130XT гэдэг нэртэй худаг өрөмддөг дриллийг бол ашиглана. За урд нь гаргасан 3 цооногийн нэгийг нь туршилтын нүх болгож ашиглаад эхлээд 30 см дараа нь бол 70 см хүртэл өргөсгөнө гэж үзсэн. За C төлөвлөгөө нь болохоор RIG 421 гэдэг нэртэй нэлээд тийм хүчирхэг газрын тосны дриллийг бол ашиглахаар болсон. За энэнд бол туршилтын нүх ерөөсөө шаардлагагүй. Онлын хувьд бол шаардлагатай өргөнийг нэг л удаагийн өрөмдлөхөөр гаргаж чадах тийм хүчин чадалтай байна. За ингээд 3 дриллийг бол зэрэг ажиллаж явах үеэр өөр нэг баг уурхайчдыг газрын гадарга руу татаж гаргах тийм капсулыг бүтээх ажилдаа бол орсон байгаа. Бүх зүйл дээр цаг хугацаа алдахгүй байхын тулд бас яарвчлах хэрэгтэй байсан. За тэгээд NASA-гийн албан тушаалтнуудыг дуудаад Чилийн тэнгисийн цэрэгт капсулын загвар бас аюулгүй ажиллагааны талаарх зөвлөгөөг өгч эхэлсэн. За ингээд эцэст нь бол Phoenix гэдэг нэртэй 3 капсулыг бүтээж гаргасан. За одоо тэгэхээр түрүүний ярьсан ABC төлөвлөгөөнд ямар саад учирсан талаар ярив. За C төлөвлөгөөний асуудал нь юу байсан гэхээр уг нь бол онлын хувьд нэг л удаагийн өрөмтлөхөөр аврах нүхийг гаргах чадaltaй гэжсэн боловч дриллний өөрийнх нь хэмжээ бол маш том. Тэгээд 78 градусын хазгаа өнцгөөр өрөмдөх шаардлагатай. Нөгөө нэг маш хатуу диорит чулуулгыг нэвтлэх хэрэгтэй байсан. Тэгсэн чинь дрилл нь байнга чиглэлээсээ хазаагаад байсан болохоор тэг үеэр нь зогсоох шаардлагатай болоод дахиж тохируулах хийж байгаад өрөмдлөг хийхгүй бол ерөөсө болохгүй байсан. Тэгэхээр мэдээж удаашралтай байсан гэсэн үг. За B төлөвлөгөөнд болохоор эхэндээ бол маш амжилттай байсан. Эхний өргөтгөх шатандаа шаардлагатай гүнийхээ бараг хагасыг нь асуудалгүй туулсан байсан. За тэгжсэн чи гинэт дриллнийх нь хошуу нь хугараад цооног дотор гатсан. Тэгээ хөөрхий тухайн дриллсэн нөх нь бол тэр чигтээ хэрэггүй болоод цаашаа үргэлжлүүлэх боломжгүй болсон юм байна. A төлөвлөгөө ч гэсэн бас зогссон. За яагаад гэхээр гидравликийн гэмтэл үүсээд өрөмдлөхийг тэр чигтэн зогсоохоос өөр аргагүй болсон. Ингээд ямар ч өрөмдлөг хийгдэхэ болоод дуу тасарчсан чинь нөгөө доор байсан хүмүүсээ дахиад айдас давтаж сандарч эхэлсэн. Энэ дундаас хамгийн найдвар төрүүлжсэн нь бол B төлөвлөгөө байсан. За инженерүүд ерөнхийдөө ухажсэн нөхөө орхиод шинээр эхлэхийн оронд өөр арга бодож олсон. За тэр нь юу байсан гэхээр тэд нар бол тусгай металл төхөөрөмж зохион бүтээгээд тэгээд цооног руу буулгаад хугарсан өрмийн хушууг татаж гаргах аргыг туршихаар болсон. За ингээд азар гэхүү, заяан түшсэн гэхүү энэ арга бол ашгүй амжилттай болсон юм билээ. Тэгээ нөгөө цооног дотор гатсан байсан хугарсан хушуугаа авч чадсанаар зам нь ашгүй гэж нэг юм чөлөөлөгдсөн. За ингэж бүх хүний хувьд энэ мэдээ тайвширлыг бол авчирч чадсан байгаа. Аврах багийнхаа энэ хооронд хэд хэдэн удаа хоосон капсулыг туршаад аюулгүй эсхийг шалгасаар байсан. Капсул дотор орох хүмүүс яах вэ гэхээр гараа ерөөсөө нүхээр гаргахгүй ямар нэг зүйлээр шүргэлдэхгүй хэмжээнд байлгах. Тэгээ аюулгүй байлгах үүднээс толгоогоо арагшин гидээлгсэн байдалтай байх, бас хаалга хаагдах үеэр хөдөлгөөнгүй байх гэсэн гол зааврыг өгчээсэн. За ингээд эцсийн мөчид бол газрын гүнд 65 хоног гацсны дараа хүн бүрийн хөсөн хүлээсэн мөч ирсэн байгаа.
За төлөвлөгөө Б-гийн дагуу дрил нь одоо цооногийг хангалттай өргөн болгоод дээрээ одоо чил гэ бичсэн Phoenix капсулыг доошоо буулгах боломж бүрдэж эхэлсэн. За энэ бол аврах ажиллагааны эцсийн шат гэсэн үг. За тэгээд эхний аврагч доошоогоо бол буусан байгаа. За энэ хүн нь доор байгаа хүмүүст капсул руу яаж орох бас яаж одоо бэхлэгдэх талаар заавар өгөх ёстой хүн байсан. Тэгээд доошоогоо явж хүрээд капсулаас гараад ирсэн чинь газрын гүнд 2 сар гацсан хүмүүс анх удаа өөр хүний нүүр царай харсан тэм нэг торгон мөч бол тохиосон. За мэдээж хин хиндэ энэ бол мартагдахааргүй үе байх нь ойлгомжтой. За тэгээд тэднийг нэг нэгээр нь дээшээ одоо гаргахаар болсон. Тэгээд дээшээ гарах дарааллыг бол аль хэдийнэ ярилцсан байсан. За тэр нь ямар учиртай вэ гэхээр эхлээд бол ер нь биеийн байдал нь арай сайн байгаа хүмүүсийг гаргая гэж ярилцсан юм байна. А яагаад гэхээр яг ингээд гаргаж явах үеэр ямар нэг зүйл буруудах юм бол капсулаас гаргаад тэгээд доошоо бууж чадна гэж үзсэн байгаа. Эхний хүн нь болохоор Флоренсио Авалос гэдэг нэртэй хүн байсан. За энэ хүн сүүлд нь ярихдаа бол дээшээ хөдөлж газрын гадарга руу ойртох тусмаа сэрүүн агаарыг мэдэрч эхэлсэн гэж ярьсан байсан. За ингээд дээш татаж гаргах үйл ажиллагаа ойролцоогоор 15 минут үргэлжилж исэн. За тэгээд эхний хүн газрын гадарга дээр гарч ирэх үеэр хамгаалалтын дуулахтай баахан хүмүүс орилж хашгирч бөөн баяр хөөр болж угтаж авцгаасан. За тэр бол гэр бүлтэйгээ уулзаад аврах багийнхан болон Чилийн ерөнхийлөгчтэй мэдлээд тэгээд энэ хүнийг амжилттай гарснаас хойш биеийн байдал сайнаас муу гэсэн дарааллаар бүгдийг нь татаж гаргаж чадсан юм билээ. За энэ аврах ажиллагаа дэлхийд урд өмнө тохиолдож байгаагүй хамгийн амжилттай одоо газрын гүний аврах ажиллагаа гэж бол тооцогдсон юм билээ. Аврах ажиллагаа маш сайн гүйцэтгэлтэй байсан гэж яригдах нь бол гарцаагүй. За хамгийн гол нь нөгөө гүнд гацсан байсан хүмүүс бүхэл бүтэн 65 хоног байсны дараа бүгдээрээ ингээд амьд гарч ирж чадсан гэдэг нь өөрөө бол маш гайхалтай явдал байсан. Аврах багийнхны хамгийн сүүлд гаргасан хүн нь нөгөө төрөний одоо яриад байсан ээлжийн ахлагч Луис байсан юм байлаа. Тэгээд гаргаж ирэх үеэр бүгдээрээ одоо орилж хашгирч гарсныхаа дараа улсынхаа ерөнхийлөгчөд хандаад даргын хувьд би одоо ээлжээ хүлээлгэж өгч гинэ гэж хэлсэн байдаг. Ингээд аврах ажиллагаа шөнө эхэлсэн ч гэсэн үүрээр одоо нар мандах үеэр дууссан юм билээ. Тэгээд 2 сараас илүү хугацаанд харанхуйд байсан уурхаачдыг хурц нарны гэрлээс нүдийг нь хамгаалахын тулд бүгдээрэнд нь одоо нарны шил зүүлгсэн байна. Сансныг ботход уурхаачдын биеийн байдал харцангуй сайн байсан. Гаргаад удаагүй бол тэднийг шууд эмнэлэг рүү хүргэсэн. За нийт 33 хүний 31 нь бараг тэр даруйдаа эмнэлгээс одоо гарсан юм билээ. За нөгөө 2 хүнийх нь нэг нь болохоор одоо сэтгэл зүйн байдал нь тавгүй тэгээд нэмэлт одоо шинжилгээ өгөх шаардлагатай гэж үтсэн юм байна. За нөгөөх нь болохоор шүдний эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон байсан. За тэгээ хэдхэн хоногийн дараа нөгөө 2 нь ч гэсэн эмнэлгээс одоо гарсан байгаа. Ингээд бүх уурхаачид гэртээ одоо харьцгаасан. За тэгээл мэдээж хаа газрын сонин сэтгүүл зурагт радиогийнхаа адилхан байдаг болохоор гэртээ харьсан даруйд нь сэтгүүлчд бүчээд эхэлсэн. За тэгээ энэн дээр нэг онцлог зүйл нь юу байсан гэхээр 33 уурхайчин хоорондоо нэг тохиролцоонд хүрсэн байсан. Өөрөөр хэлэх юм бол уурхайд гацсан байх үеэрээ тэд нар бол нэг гэрээ шиг зүйлийг одоо байгуулсан гэх юм уу да. Хэрвээ одоо ингээд бүгдээрээ аврагдаж гарч чадах юм бол бүгдээрнгийнх нь хүлээн зөвшөөрсөн нэг л хүнд өөрсдийнхөө яаж амьд үлдсэн тухайгаа ярина гэд тохиролцсон байсан. Ингэснээрээ хин нэг нь бусдаасаа илүү ашиг хүртэхгүй гэж ярилцсан байсан. Тэгээ энээс нь бараг болсон уу яасан? Уурхаачид ерөөсөө хүмүүст яриа өгөхгүй байсан болохоор олон нийт тэдэн лөө хандсан дэмжлэг бол аажмаар буурч эхэлсэн. За тэд нэр гэрийнх нь гадаа хүлээгээ байж байгаа сэтгүүлчидтэй огт ярилцаагүй. 17 хоногийн турш нүх гаргах хүртэл яаж тэнд байсан талаараа ямар ч асуултанд хариулахаас татгалзчихсан. Тэгсэн чинь баг өшөө аваад байгаа мó гэмээр хэвлэл мэдээллийнхэн өөрсдийн энд тэндээс одоо сонссон жиг жуг зүйлээр мэдээллүүд бичиж эхэлсэн. Хамгийн хурдан тарсан шар мэдээлэл нь юу байсан гэхээр уурхаачид дундаа эмч гэж нэрлэгдсэн Йони Бариос гэдэг хүнийг эхнэрээ хуурсан, араар нь тавьсан гэд бичсэн байсан. Уурхайн гүнд гацсан байх үеэр нь бэлтгэл найдварын бааз дээр эхнэр бас нууц амраг нь анх удаа бие биенээ олж мэдсэн гэсэн тийм одоо төрлийн шар мэдээ тарж эхэлсэн юм байна. Гэхдээ бодит байдал дээр тийм зүйл бол байгаагүй юм билээ. Католик шашинтай хүмүүс олон байдаг Чили улсын хувьд 2005 онд бол гэр бүл салалтыг хуульчилж исэн юм байна. Салалт гэдэг зүйл одоо шинэ ойлголт байсан болохоор олон хосууд хууль ёсоор гэрлэлтэд салгуулахгүй явж идэг байсан. За тэгээд Йони Бариос гэдэг хүн болохоор эхнэртэйгээ
гэрлэлтэй ерөөсөө цуцлуулаагүй. Гэхдээ одоо салцсан хоёр талд тусдаа амьдардаг байсан юм байна. Тэгээд ч тухайн одоо Бариос гэдэг хүний эхнэр бас нууц амраг гэж одоо яригадад байсан эмэгтэй хоёр бол хоёулаа биенээ аль эртнээс мэддэг. Бариос болохоор тэр сүүлийнхээ эмэгтэйтэй хамт амьдардаг болсон байсан. Тэгээ яг хөө сэтгүүлчд болохоор бааз дээр байсан хоёр эмэгтэйг олж мэдчихэд бараг л ингээд хоёр хүүхэнтэй уурхайчин гэх маягийн одоо сенсац дэгдэж гисэн байсан. Тэрнээс гадна уурхайчдыг ослын дараа хурдан одоо баяжих хүсэлтэй болсон бэлэг сэлт хандив горцсон хүмүүс гэх мэтээр маш одоо тийм муухайгаар дүрсэлж бичсэн нийтлүүд бол гарч эхэлсэн. За гүнд гацаад дараа нь аврагдсан талаарх мэдээлэл Чил улсаар зогсохгүй дэлхийд даяар тархсан тийм томоохон мэдээлэл байсан болохоор олонний анхаарлыг өөрсдөн дээрээ байлгахыг хүссэн зарим сэтгүүлчид ингэж увайгүй байдлаар нийтлэлүүд гаргаж исэн. За тэгээд нэг чинээлэг бизнесмен хүн аврагдсан уурхайчин болгонд 5 сая песо буюу за энэ нь ойролцоогоор 10,000 доллартай тэнцэх хэмжээний мөнгийг ол тэднэрт хандвалсан. Зарим хүмүүс нь сүүлд одоо ток шоу нэвтрүүлэгт оролцоод хид хідэн алдартнуудтай ч гэсэн уулзаад амжсан юм билээ. За тэрнээс нь болоод одоо ингээл үнтэй аялал, бэлэг сэлт аваад, сүйд майд болж гин гэсэн мэдээллүүд ч гэсэн гарсаар байсан. Гэхдээ яг бодит байдал дээр бол тэдний туулсан бүхэнлөө чиглэсэн нөхөн олгуур гэж бараг л байгаагүй. Чилийн хууль эрх зүйн тогтолцоонд ч гэсэн тийм заалт одоо байгаагүй юм билээ. Өөрөөр хэлэх юм бол ингээд ийм нөхцөл байдал үүсэх юм бол ингэж нөхөн төлбөр олгох ёстой энэ гэсэн хууль ерөөсөө одоо байхгүйсэн гэсэн. Энэ үйл явдлаас хойш 3 жил мөрдөн шалгалтын ажил хийгдсэн мөртлөөсөө Сан Хосе уурхайн эздүүдэд нь бол ямар ч ял шийтгэл ногдуулаагүй өнгөрсөн. Яг үнэндээ нөгөө баян бизнесмений өгсөн 10,000 доллар бол удалгүй тэгээд дуусаад тэд нэр ахаад ажил хийх шаардлагатай болсон. Зарим нь бүр ахаал нөгөө уурхаа руугаа бутсан байгаа. Яагаад гэхээр тэр хүмүүсийн одоо ингээд хийж чаддаг, одоо өөрсдийнх нь мэддэг, амьдралаа залгуулдаг зүйл нь л угаасаа тэр байсан. Ингээд Чилийн 33 уурхайчдын түүх яах аргагүй хин нэгэнд одоо урам зориг өгсөн түүх байж чадсан. За энэнтэй зэрэгцээд хэвлэл мэдээллийн анхаарал яаж ажилтдаг гэдгийг ч гэсэн харуулж өгсөн түүх гэж үздэг юм байна. Энэ үйл явдал дээр Мария Сеговия гэдэг эмэгтэй дуу хоолойгоо өргөөд тэмцээгүй байсан бол дэлхийн нийт байтугай одоо бүр Чил улс ч гэсэн энэ түүхийг мэдэхгүй өнгөрч болох байсан гэж бас үздэг юм байлээ. Ингээд нэг чухал хүний оролцоо яаж нийтийг хамарсан том хөдөлгөөн болж чаддгийн жишээ болсон одоо ийм нэг болсон явдал байна. За ингээд аз жаргалтай төгсгөлтэй гэж хэлж болохоор ийм нэг түүх байна. Та бүхэнд ярихыг бүр тэсэн ядан хүлээж найруулгыг нь ойлгомжтой байлгахаар хичээж бэлтлээ. Бүгдэнд нь таалагдсан гэдэгт 100% итгэлтэй байна. За энэ хүртэл та сонссон бол улаан өнгийн зүрх комент хэсэгт үлдээгээрэй. Нэрээ маргааш болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэлхийд даяар тархан сойршсон бүхий л эмэгтэйчүүдтэй хүргэе. Яг ингээ Мартин 8-тай давцах шахуу орж байгаа дугаар дээрээ одоо ингээ эрэгтэй уурхайчдын түүхийг яриад жоохон одоо зөрүүлчих шиг боллоо. Гэхдээ гайгүй ах гэж бодож байна. За ингээ өнөөдрийн дугаартай Мессийн бус арьс гоцлын Skin Farm Clinic хамтран ажиллалаа. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэ, бас сайхан баярлаарай. Бүгдээрээ эрх мэгмар гайрагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.